Таамаглан ирж ирүү та. Тайван амгалаа. Жиа доочин. Сник. Жохон таархан л. Зүйлээр ярилцах гайдал байна л та. Уулын хүмүүс өөртөө зориулж ашигладаг байсан. За. Тэгтэл одоо өөрөөсөө халиад бусдад нөлөөлөх үст тийм босромог зүйлийг хийдэг болчихжээ. Эртнээс харж л байсан л да. Яагаад гэвэл энэ зүйл сошиал буюу хүмүүсийн энэ хий ухаар алсаас уншиж ингээд дөрвөлжин гар утас гэдэг дөрвөлжин цагаанаараа нэлмэдэд гэдэг зүйлээс хүмүүсийг буруу зүйл рүү ороод татдаг болж байна. Шулмын зан үйл гэж яригддаг. Эсэргээрээ болоод ингээд ингэхэр хүмүүс зарим нэг нөмөрхөл байгаа л та. Манифест буюу өөртөө эерэг энергийг идэвхжүүлэх тэр зан үйл юм шүү дээ гэж өмөрх нэг юм байх бах. Гэхдээ ажиглалтын дунд бол тэрнээс гажаад бүр халиад бусдад хор хүргэх хэмжээний болцоотой. Зарим энгийн зүйл юу вэ гэхээр лаврын навчгээд бид нэр хоол хүнсэндээ эргэлдэг мөртлөө идэдгүү тийм нэг навчид туран бол gaashиг. Тийм. Үнэртэй, амттай. Тэр зүйлийг ингээд хөссөн мөнгөнийхөө дүн тоох хэмжээг бичээд лаасааж агаад тэр лавнд ашигтаа. За тэгээд тэр би мөнгөтэй болж байна. Мөнгийг өөртөө татаж байна. Мөнгө намдад ингээд дууралж байна. Би хүссэн хэмжээний тэдний хэмжээний мөнгөтэй боллоо энэ тэр тохойд өөртөө хийдэг байжээ. Лагаар, галаар. Тэгтэл одоо тэр зүйлээсээ халиад хор хөргөх хэмжээний зан үйлүүд болоод байна. Бусдыг харах чадгалах хэмжээний болоод байна. Одоо бүр сүүлрүүгөө тийм сургалт дэнэ дээрээгээд болсон болоогүй тийм юмар хүмүүсийн тархийг угааж шин. Тэрээ тийм дуртай байгаа бол оюун ухамсар чинь харанхуйд руу автж байна л гэсэн үг шүү дээ. Дом үйл бол гай зовлон гадагшлуулаад хавд орж дийлхийг хэлж байгаа шүү дээ. Гэтэл эн чинь өөр нэгэнд хэлэхгүй, мэдэгдүүлэхгүй байж нууцаар үйл хийхийг хэлээд байна. Тийм. Хэрвээ чи хэн нэгний зөвшөөрлгүйгээр үйл хийж л байгаа бол энийг хар үйл нь тооцно. Одоо бүр сүүлрүүгээ тэр хэллэгч юу цагаан шалан, хар шалан гэж яриа гаргаж ирдэг. Яста нөгөө хөдөл зүйлийг мянгантай сайн гэж магтаад байхаар сайн болдог шиг юм болох нэ. Мууг сайн гэсээр адил чихэнд нь хоногшуулсаар та нарт одоо бүр харцаган шолом гэдэг зүйлийг хүндлэх хэмжээнд хүрсэндээ байчиж. Тэгээд дээрэс нь за хин нэгэнд өсөрхөж, хонзорхож үйл хийх. Хин нэгнийг одоо хараалж чадахын дайнд хүрчгээд байгаа байхгүй юу? Тэгээд гүйцэтгэл сайтай яг хийж чадж байгаа юм уу да? Гэхдээ харин тэрний чинь тодорхой хэмжээний хувь нь өөрт нь очиж штэ. Би л тэгэж бодож байгаа. За тэгээд ингээд ирэнгод одоо хин нэгэн чамд муруу сансан бол муу санаад ингэсэн бол ийм тийм зүйл за тэр гарын дорх юмнуудаа өөрсдөө бүр зарж гин. За энэ дом үйлэнд ийм юм хэрэгэлдэг шүү. Энэ нь манайд байгаа шүү. Манайд ирээд худалдаж яваарай. Хөргүүлээд аваарай. Нөгөө тийний яасан ч олон хүн дуртайгаар авдаг юм дээ. Үнэхээр зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө тэгээ зориулаад хийж байгаа бол яа. Өгтөө бол энэ зүйл анхаа ингэ гарч ирж ирэхтэй
Орчлын ертөнцийн таталцлын хууль буюу оюун санааны дуудлага гэдэг зүйл. Ихэнх хүмүүс мэддэг энэ нэг Монголд орж ирж байсан. Секрет буюу орчлын ертөнцийн нууц, таталцлын нууц гэдэг хууль. Тэрийг тайлбарлаж Монголд секрет буюу нууц гэдэг нэртэй тийм ном орж ирж байсан. Тэгээд тэр зөв үедээ болохоор өөртөө ирээдүйн сайн сайхнаа дуудах гэдэг зүйл. Өөрийгөө манифест гэдэг буюу идэвхжүүлэлт, сүнсний идэвхжүүлэлт хийх гэдэг зүйл дээр яригдчихсэн. Гэтэл одоо болохоор бусдад хорих хэмжээний болчиход байна. Наад захын чинь хайрын дом гэж ирж байна. Бусдын ингээд чамайг үзээ яд. Хайрын дом гэдэг нь яадаг? Одоо хин нэгэн эмэгтэй эрэгтэй эсрэг хүйсний хүний өөртөө дурлуулах, өөртөө татах тийм дом зам бол гэж зааж өгч байна. Одоо чи тэр залууд тэр бүсгүүд хайртай болоод тэдэн хоног тийм юм гээд нэрийн ингээд заасан дээр бичээд үгүй бол тийм одоо өөрийнхөө шилсмүсээ наано цаано гэдэг ингээд хийгээд юу н сарны ус одоо тэгээд тэр ямар мод одоо тэр юунууд би зарим нь мэдэхгүй л байна л да. Тэр нь бэлэн зардгийг 20,000 30,000 нэтрэ. Тэгээд тэр харлаа, улаанлаа, цагаанлаа. Тэгээд тийм юмнуудаар ингэж холбож хийдгийг гинэ. За тэр бүр хэрэгэлдэг олсын хүртэл зарддаг юм байна. Сантиметрлээ. Одоо арга хүний ногоон урганы араас ногоон битүү туранаас бусдын зардаг болж. Тэгээ одоо бүр ном гэж гаргасан байна. Нэгэн л сайн муу хүчүүд хоорондоо өрсөлдөж үжилтгэж байгаа бол тэрнийг шүтгсэж бас гарч ирэх л болно. Гэхдээ олонх нь тийм зүйлд ирүү хүлээж авч дуртай байгаа бол нэг шийдснээр л байсан дээр. Хэн нэгэн тодорхой хэмжээний үйл хийж л байгаа бол заавал хариу нэхлэн байж л байдаг. Хайрын домч нэхэд чи хэн нэгнийг хайрлаж болно. Гэхдээ чи тэрийг өмчлөх ирэхгүй гэсэн үг. Тийм шүү дээ. Чиний өмч бол чиний амнаас чиний оюун бодол байх болно. Харин өөр нэг хүнийг өдөрдөж захирж тэгж хайрлаж яах юм. Харин энэ зүйл дээр би яагаад энийг энэ рүү анхаарал хандуулах шалтгаан нь юу гэхээр хэдхэн хоногийн өмнө надад нэг өсгөө хандсан л та. Хичээ. Та надад туслаач гинэ. Яасан бэ? Юу болов? Яав вэ гэдгсэн чинь. Манай нөхөр толгой нэргээ авчлаа. Гото толгой нэргээд явна гэхээр яг ариг сархтан толгойгоо мэдүүлв мөрөөдөө тоглоом надад юмд орооцолдоо яаваа юу гэдгсэн чинь гүй ээ. Манай нөхөр хэн мэдгүй гинтэл одоо гэр орондоо чонохгүй хонсон ч одоо авираштай 3 хүүхдээ гаргаж чажгаад алж чадчих гад ингээд. Нэг бол бид гурыг хөөгөөд нэг болохоор өөрөө гэр орондоо хонохгүй ингэж чадвар. Тэгээ чи яав? Тэгээ хэр удаж байгаа гэсэн чинь. Аваараа хагасчаал боллоо нэг хүүхэнтэй болсон юм баха. Тэгээ одоо тэрийг яг яах вэ? Над гэр бүлийн хосын хоорондын харилцааны асуудал дээр бол би тусалж чадахгүй шүү дээ гэсэн чинь. Үгүй ихчээ. Тэгээд нэг хэд үздэг хүнд үзүүллээ. За тэгээ яав. Харин манай нөхөр өөрийнхөө дэргэд аргамжчээ. Сүнс гинэ. Сүнсийн аргамжсан л гэж хэлсэн гэн оюун санаагийн аргамжсан л гэж хэлсэн гэн. Тэгээд тэр чи одоо тэгээд хараалж атгах юм байдаг. Яг үнэхээр юугаар аргамжсан яасан хийсэн гэсэн чи. Гэхдээ тийм
бидний мэдэхгүй уламжлалт биш тийм шулмын дом зан уулаар аргамцсан юм шиг үлээ. Энэ бол буугийн жатах биш. Тэгээд дээрээс ямар нэгэн оюун санааны үйл шиг. Тэгээд ихэр нь одоо яан та вичтэй. Игч нь бол энэ зүйлээр хүний сэтгэлийг оруулах гэдэг зүйлээр бол тусалж чадахгүй. Үнэхээр хэрвээ хоорондын харилцаа батгах бол зам мянгантаас олсон ч та дурыг гэдэг их хүрээд ирсэн. Чи та удгүй унштай та туслаач дээ нэ. Би чамд бол таараа буюу хөдрийн мэрэг тавьж ирээдүг гэж тайлбарж харж чадна. Өөрийн үндсэн мэдрэмж мэдрэхүй зөнсөн өнгөөрөө бас төлөв тавьж өгч чадна гэдгээс. Та надад тэр шалмын зам уулын тайлаадаг гэдэг. Би яг хаанаас юу хийснийг би мэдэхгүй чи яаж тайлах юм бэ гэсэн чинь. Таныг урд нь л юм зөвлөг зөндөө идэг байсан гэсэн. Би болсоо л гэлээ. Хоёр удаа жадгын юмд дуртаж хорт дотор тавцсан. Явтчихсан одоо бол нэр өнөндөө бараг гэтээ хавшаасаад болж. Тэрнээс болоод би энэ шалмын зам уул гэж яригадаад байгаа зүйлийг судалж эхэлсэн. Урд нь ч хардаг байсан л да. Жилөө байдаг, сошиал дээр өнгөрчл байдаг. Facebook дээр харагдж л байдаг. Би нэг анхаарал хэмжээнд төвд авч үзэж байгаа байхгүй. Ягаад гэвэл ихэвчлэн орсууд тийм зүйлээ орс хэл дээр яриад явж байдаг. Тэрийг монгол руу ингээ хатналаар орчуулсан юм байна. Гэсэн сөүлээ монголчууд өөрсдөө хийдэг болж байна. Тэгээд тэрний халахвч нь юу вэ гэхээр таараа гоцрох. Таараа, зэн таарагийн уншлага. Тийм зүйлэр хийдэг юм байна. Энийг хоёр тийм үздэг хүнтэй харьцаж үзлээ. Асаа өргөн төлбөртэй юм биш үү? Нэг цагийн видео кол 200 мянга. Видео кол хийж байгаа шүү дээ. Видео дуудлага. Одоо ингээд нүрнээр хараад тэр таараа узардаг. Тэгээд тэрнийхээ дараа зан үйлээ ямар зан үйл хэрэгтэй яах ихийг зааж байна гэж. Тэр нь бас тусдаа төлбөртэй. Ийм болтлоо хөгжсөн байсан байх шүү дээ өмнө. Энэ зүйлийг вирус ажиглаж анхаарлын төвд авч үзээгүй ч хүн хэлэхэд би гинт чихээ авч байгаа шүү. Тийм лээр хэн нэгэнд нөлөөлөх аргагүй л. Бүх юм таталцаж гэж байгаа бол чи дотроо хараагуулж гол цамтай хортой болгоно алдна л гэсэн. Тийм байна. Чаштай. Ягаад гэвэл сорон задал чи тэр хортой болгоныг татчихад өөрийгөө ариухан болгох дом хийж яах юм. харин хачирхалтай байхгүй. Энэ ерөөсөө л хүн төлөвтэй нэг нэгний хуурж мэхлэх нөлөөлөх арга барилын юм байна шүү дээ. Тэрнээс үйл хэрэг өөрийн хүмүүжил удмын нэр төр гэх зүйл байхгүй болж. Харин энэ зүйл чих хачирхалтай бол явж чинь гэсэн. Яаж яг юу болоод хаашаа олонх нь харлаг бол явж байна гэсэн үг шүү дээ. Яг оролдож үзэг. Ямар өвөө нүгүйсгээд та нарын үйлчлүүлж байгаа сонгосон замналтай хүмүүсийн чинь өвөө нүнэн бусд нь худлаа гэлтэй биш. Болно л тийм л дээ. Тэгэхээр дуртай болгоно хийг. Гэхдээ төлбөрөө яг хийсэн зүйлийнхээ хариуг цаг нь ирэхээр өөрсдөө төлөх ёстой гэж. Тэгэхгүй за болохоо байлаа гээл. Нааша цаашаа гүйж яваад байх нь дэмий юм. Хийсэн бол тэрнийхээ хариуцлагыг заавал хүлээн авч бардмаар төлж бай. Хариуцлагатай бай гэж хэлэх нь дээр баг. Тэгээ гол нь хүмүүсийн ухамсар яагаад энэ зүйл рүү ингэж
төвлөрөд чиглээд байна гэдэг сонирхолтой байхгүй. Тийм биз дээ. Ямар хэрэгтэй гэж. Хэн нэг уйж аргамжих гэхээс илүү өөр дом ялгах гэж болохгүй. Тэр хоолнд хэрэгэлдэг навчид чинь тэгээд тоо тавиал зоос уулгаж дууддаг юм бол тэр навчаараа юм хөдөлтөд байхгүй юу? Нутаггүй арга барилууд. Гол нь яг төгс нутагшуулж чадсан уу юу гэдэг зүйл дээр бас Заримдаа итгээд гаж юм шиг зүйлийг олон түмэнд хилээд итгүүлэхэд л хангалттай байдаг юм шүү дээ. Төр зур ашигтай их ашиг олохын тулд. Итгээд гаж зүйлсийг хольж шин зүйл мэтээр олон тараах нэ. Тэгэж сонирхлын татаад монголчууд их ойдомтгой хүмүүс. Тэгэхээр сонирхлын татаж бүгдийг маш богино хугацаанд толгойг нь эргүүлэх нь шүү дээ. Тэгэж хөлжиж болох юм. Тэгэл ингээд ирэхээр чинь их сонирхолтой зүйлүүд их болж байна гэсэн үг байхгүй юу? За жишээ нь ингээд лагер гэдэг мэрэг засал. Лааны засал гэж ярьдаг. Яг үнэхээр тэр цэвэрлэгэнд орж байна. Яг үнэхээр тэдгээр чадчих байна. Тэгээ бодоод байгаа хүмүүсийн хумсар сэтгхүү хаашаач яваад байгаа. Дээрээс нь яг юу руу тэмүүлээд өгнө гэдэг ч бол сонирм баггүй. Хөл рүүгээ. Хармоо руугаа. Нэгэн талаас сонгох хэмжээний зүйл болж байгаа шүү дээ. За. Энгийн сайхан аж төрж байхад заавал хар хорын сэтгэлээр тухайн хүнд нөлөөлж өш хонцон авах талаар хүртэл зааж өгч байна. Эсвэл хэн нэгнийг 50 амгалан нэгнийг өөрийнхөө дэргэд аргамжих цагаан үлээр. Ерөөсөө тэдэнд ямар ч тийм зүйл болоог байхад тийм хонзон хармоо зүйлийн сэтлийг өөгшүүлж байгаа энэ байдал нь нэгт олонний ухамсарт маш хортой бөгөөд та нарын хийж байгаа үйл болгоны ихэнх нь тэдгээрийг хооллоход зориулсан болж таараад байна. Яг л нөгөө чөтгөр тахил өргөдөг гэдэг шиг юм болох гээд байна шүү дээ. Магад та нар энээс хамаарж төрөх байдал чинь утаа мэт саарл болж тэндээсээ улам бараантаж болох. Урьдхаасаа ч илүү хурдан өтөлж үрчиж харчиж ч болно. Сүүлчийн цаг үеийн хамаг юм давхцсан дээрээс нь шахаа өндөр байгаа үед ер нь буруу зүйлсийг хийж дэггүүтэж өөрийгөө хордуулах тусмаа юу болно? Юу болох вэ? Маш хурдтайгаар өөрийгөө ална гэсэн үг. Яг хаашаал чиглээд байна да. Чиглэгээ. Энд чинь сайн муугаараа ялгарх цаг үе шүү дээ. За. Ер нь моонуудын ертөнц гэдэг зүйлийг бий болгохгүй тулд их л үз таарах болно. Энэ нь бас давуу талтай юм шүү дээ. Яагаад бусад шашин шүтлгийнх нь энэ дээр харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй царилж байгааг чи мэдэх үү? Яагаад? Наад хүмүүс чинь тиймэрхүү элдв дом юм хийж байгаад яландаа өөрсдөө нэхэл нэрээд унахал болно. Тэгээд эвгүүтэж ирэхээр яах вэ? Нөгөө шашинда өргөл барьцаа барил хандна шүү дээ. Ингээд аль алин давхар хөлчөж байна. Нөгөө дом зааж өгсөн хармуу талын нөхдүүд нь ч хөлчлөө
Дараа нь эвгүүтээд өөрсдөө тийм зүйлээд заалгаад хариуцлага нэрх болоход яах вэ? Жинхэнэ шашнаас нь тусламж гойх нь. Бас өнгө зоосоо бариад. Эхэл та нар баян байна. Баян байна. Тэрний оронд яаж зоостой болох уу? Яаж тэр хүнд нөлөөлөх үү биш. Яаж би ажилсаг болох уу? Яаж би зарчимд хичээнгүй болох уу? Яаж би хөдөлмөрч болох уу? Яаж бусдад устдаагаар нөлөөлж хөгжих вэ гэх мэт зүйл бодогдохгүй байна гэж үү? Бодогддгүй юм шүү дээ. Боддог байсан бол өдөд юу гээл би тантай ийм зүйлийг Тийм байна уу? Тийм дом байна. Тэг ингээд ажил үйлс та нар мөнгө зоос бэлэн юм л хүсээд байна шүү дээ. Хин нэгнийг өөртөө татах. Энэ бол зөвшөөрлгүй зүйл. Зоос мөнгөний дуудлагч гэж байгаа. тийм. Чи өөрийнхөө зоос юм хийдэг сава цоорхоо байлгачаад гаднаас зоос дуудах үйл хийж яах юм. Эсвэл тийм зоосныхоо богцыг бэлдээг үүжиж зоосны дуудлага хийж яах юм. Хачирхалтай зүйл болгоод байна л та. Хүн залиар амьдрахгүй шүү дээ. Мэхээр биш. Хүлс хүч хичээл зүтгэлээр явдаг шүү. Үнэхээр энэ хийх юм олж чадсан байна гэсэн үг. Дээр нь хүлс хүчээ гаргах дурггүй байна гэсэн үг. Ер нь тийм аргаар олсон юм ер нь тогтдог гэж үү? Тогтохгүй л дээ. Яаж ч юмсан гэсэн. Яаж тогтохоо дээ. Ер нь тэгээд зовж олоогүй тийм идэх хөрөнгө гэдэг зүйл чинь ер нь тогтоод үлдэх юм уу? Үгүй л бах. Үнэхээр зовлогоож олно гэдэг зүйл чинь бас тийм ч нэг зүгээр хэлсэн үг биш бах. Сэтгэл зүрхээ зориулж тэрнийхээ төлөө хичээ зүтгэж босгосон гэдэг утгаараа үн цэнтэй биш үү? Тэгтэл одоо тэгэл ингээл сайхан нэг лаврын авчин дээр хэдэн дээр хүн дөрөв ичдгийг сая хэдэн сая ичдгийг тэгээ бичээ шатагаал мөнгө болоод тэгвэл одоо ажил хийгээд яах вэ? Тэгэл энэ нэг сайхан залуу энэ нэг сайхан хүүхэн энийг л өөрөө болгож авах юм шүү. Эхнэр нөхөртөө өөр хүүхэдтэй өнөр хөтгөн байсан ч хамаагүй байл ингээл нэг сайхан юу ч хийж байгааг нь мэддэхгүй. Агуул энэ муу надад зэстэй зөв хандсан юм уу гэсэн алаа ичин гэж. Өстой өглөө муугаар өгөж үзлээ муугаар босхыг харна гэл ингээл чатгаа юм. Гэхдээ тэр нь гол бэлэн байж байгаа юм а тэр зааварчилгаад яг үнэхээр өөрсдөө тэр юмаа хийчгээд өөрийнхөө арыг дааж чадах уу гэдэгт л учир байгаа юм шүү дээ. Энэ бол маш их эрчмийн зүйл юм. Та нарын өнгө зоосон чухал биш. Та нар ямар нэгэн зүйлийн зохиосон дүрмийн дагуу тэр зүйлийг хийгээд олноороо хийгээд тохор тэндээс эрчим зан үйл ялгарна да. Тэр болгоныг хин нэгэн зовчуулж өгөөд байна шүү дээ. Далд хүчнээс хармуу талын хүчинд өөрсдийгөө таниулаад боолн шүү гэдгээ хэлээд бас татвараа өгч байна шүү дээ. Амь нас, залуу нас, эрч хүч, сайн сайхан амьдрах ол зомгийн бүх эрч хүчээ тэдэнд хураалгаад байна гэдгээ мэдж байна. Тэгээ та нарыг ашиглаж байгаа л
хангалттай хэмжээний бийж болно гэсэн үг юм. Яхтар. Тэгэхээр та нар буруу талын юмаа дагаж орж байна да. Харин энэ зүйлийг би өөрөө Маргаа бороод сүулдэ аргалаад өгөөч гэхэд хийж өгөхгүй шүү. ай чангана тэгэхээр зитний Хүнээрээ хахаж илүүцсэн хорвоо болсон. Тийм байхад дэггүүтэд өөрсдөө буруу тийшээ яваад байвал ер нь та нарт сайн юм болж илэрлэн ирэхгүй. Нийтээрээ тийм байвал нийтэд таарсан хариулт заавал гарч ирнэ. Нэхлийн арга хэмжээ. яа нөө ч Дор хаяжл тахал яр шаваад салахгүй шүү дээ. муу амлалал гэхэл байгаа хэл. Нэг хүн өөртөө хор агуулад боолно гэчихлээ. Хормоо талын боолно гэдгээ илэрхийлчлээ. Тэгвэл тэр яах вэ? Нөгөө талдаа бас нөлөөлөх гэж оролдоно. Ингэж тэмцэлдэж явсаар нийтээр хэрвээ хармоо тал руу болвол энэ нь нөгөө тэнгэрийн гэрээ оол усны эзэдийн тамга гэдэгтээ шууд зөрчилдөх болно шүү дээ. Тэгэх юм байна. Энд тэнгэрлэг хүмүүс байх ёстой болохоос элбэн шулмын боолоод байх нь хориотой. Угаасаа байлгахцгүй. Байж удаан ойсон тогтнож байсан ч түүхгүй. Ер нь бол бэлэн байдалд байгаа. Бэлтгэл хангагцаар л байгаа гэсэн үг. Нэг уу сайхан нэргээд өгөөч л гэнэ. Байж бай. Нэргээд алаад өг хядаад өг гэсэн нөхдүүд их байдаг болж. Тэдэд яг энэ чинь бас тоглоом биш шүү дээ. Чиний хүслээр тэгэл нэргээд байдаг зүйл биш. Олонхын муу байдлаас хамаарж л тийм хөдөлгөөн өрнө. Алаач гэдэг болсон байлээ. Би ч гайхаад нүчтэй юу болоод нэ. Ер нь тэгээд ийм юм шүү дээ өөр. Нэгэнд тэр үхээд там руу н очих байгаа нь үний юм бол эхлээд та нарыг энд амьдарчин хатаасан дээр шүү дээ. Тийм. Шууд алж яах юм. Тэр бол та нарт маш том шагнал болно. Тийм. Тэгэхээр там руу аваач хүмүүс эхлээд яах вэ? Би энд нь сайн хатаас томлох хэрэгтэй. Тэгж вэж тэнд там руугаа очих бэлтгэл нь хангагдсан байх болно шүү дээ. Тэгэхээр үхэл бол шагнал юм. Пөө. Тэгэхээр та нар үх өгсөддөө нэг л өдөр атаарах болно. Яат ч юм рахтар. Мэдээ юу. Ер нь бол та нарт уул ус гадраас чинь хилэн ирж байгаа шүү дээ. Тэ. Бэлэн байдалд байгаа шүү гэдэг дохиогоо өгсөөр. Тэгээд хизээ гэдгийг хэлэх ёсгүй байх нэ тэ. Тэгж хэлж яах вэ? Нөгөө залтай этгээдүүд нь төрөл сонорцохоод бушуухан гараа зогтсон шүү дээ. Тэгэхээр хэлэхгүй. Энэ зүйл эртнээс л яригдсан шүү дээ. Одоогоос 5 жилийн өмнөөс л цэвэрлэх ажлыг эхлүүл гэж шийдсэн байдаг. Тэ. Тэгээд гайхтар юм аа. Юм сэн гайхаад.
Яагаад? Тэгэхээр муузан үйл гэж байгаа. Чиний хийж байгаа үйлдэл бусдад эргээр бол сайн үйл мөн. Харин чи бусдыг хохироосон зүйл хийж байгаа бол хар муу үйлэндээ орно. Хар муу үйлтэн эсэг хожих мэт боловч тийм ч удаан оршин тогтнодгүй. Яг гол нь хүмүүсийн ухамсар сэтгэхүй тийшээ чиглээд байгаад л бас эвгүй л байна л да. Одоо эн чинь наазахын жишээ. Цаашлаад ингэнгүүт одоо уул нь бол хүмүүс дэлхийн нийтэд хөл нийлүүлж алхалгүй л яах вэ? Гэхдээ дандаа бурууг юм. Монголчууд тэгдэг юм уу эсвэл манисийн ухамсар тийм юм уу? Дандаа буруу юм төөж явж байна. Наазахын жишээ. Монголчууд бишээ. Ер нь бүгд л тийм болсон. Энэ ертөнцийн бүх хүмүүс нэг л биш болсноо өөрсдөө ч мэдж байгаа. Одоо бас л юм уу хол. Одоо энэ шахаа давтамж өдрөөр улам чангарсаар байх болно. Өөдөө зам үйл гэж байдаг юм уу? Тэр мөрөг хүртэл ингээл хагас хугас хиймээр айдсан болоо л ингээл байгаад. Яг яагаад дотор нь яг юу байгаа вэ энэ хүмүүсийн дотор? Тэрийг одоо бүр нийтэд зүгээр ингээ ил дэлгэх хэмжээний болтлоо ингэж гаарч их. Нөгөө хэрэгцээ нь байгаа учраас чид тэр зүйлийг илэн талангууд дэлгэж чаддаг болоод байна шүү. Хэрэгцээ нь байгаад байгаа болохоор. Тэр бол одоо ингэж бод. Шашин шүтлэгийн ч өнөө мөн чанарч бас ингэ гараад ирж байгаа юм биш үү? Яаж? Та нарыг муу үйл хийхийг анхааруулчихгүй байна. Тий. Битгий тэгэрэй гэж хэлчихгүй. Ягаад гэвэл муу хийснийхээ шанг өөртөө хүртэх гээд ирмэгцээ бидэнд ол зорлого оруулах л болно гэдгийг мэдж байгаа учраас. Хөөрхий. Тэгээ та нар муугаа хийж илээ гэдэг. Тэгээ илгээр мөлөхөд ирэхээр бид нар дээр хүрээд ирнэхээ гүйж байгаа юм уу? Тэгэхгүй тэгэл цагаан сар энтер гээл олзны үүд чинь нэгтгэх гэдэг байна шүү дээ. Одоо тэгээ штэ. Гоё штэ тэд нар чи их гой орой наануу цаануу. Гэхдээ ямар ч сэтгэл нь хар үйлдэл нь бохор бол хичнээн сайн гигантч байна уу? Хичнээн сайн онгод дээдс байсан ч энэ үл хизээч хүрэхгүй. Та нар бачуурахаараа тэгдэг шүү дээ. Чадaltaй юм бол ингэчих, тэгчих гэж. Тэгдэг. Тэр хүнд хийсэн гин байгаа цаг нь тулсан учраас л бачуурч эхэлдэг. Маш хурдан үрдэн хүсэж байна шүү дээ. Эсрэгээр тэр хүн өөрөө тэр ариун дээд ном цайнаа ариун өвг дээдсийн зан үлийг хүлээж авах сэтгэлийн ариусгалтай байх ёстой. За. Тэгэхгүй хар дээр цагаан өнгө нэмээд юу болох вэ? Цаарлцсан бүгийн харчиш цагаанчиш нэг хачин цагаарсан юм гээ. Ингээд сүлээд өгдөг. Тэгснэ энийг алаг хорвоогийн зам юм гэдэг. Эстэнэ хүний алган. Тэгэхээр энэ тэр чигээрээ ол замаг болоод хувирчихсан шүтлэг бишрэл чинь. Та нарыг ууртай бухимдалтай харанхуй тал руу оруулах нь маш их ол зомгийг дуудаж өгдөг байх нь шүү дээ шашин шүтлгийнхэнд. Хөөрхий. Өдөө мянган жил тийм байлаа.
бүх шашин шүтлгийнх нь үүсгэгчд нь үнэн. Гэхдээ тэдний нэрийн дор ахуй амьдралаа болгож яваанаас би зарим нь ч яг шударгаар хичээж л байгаа бах. Гэхдээ маш цөөхөн. Яагаад би яг тэр зүйлийг мэддэг хийдэг хүмүүсийн биш тэр зүйлд автаад байгаа хүмүүсийг л би гайхаад л байна. Яах гэж ямар шалтгаанаар тийм зүйлээр тэмүүлээд байгаа. Үнэхээр шашин шүтлэг тэр бусад зүйлүүд бол бүгд л өөр өөр явшгүй да өөр өөр одоо хүрээлэл тундаа байгаа л та. Зөвхөн бөөмөргөл өнө бусд нь худлаа гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ одоо ухамсар сэтгэхүй хаашаа яваад байна. Оо би ингээ манифест. Хоёр өөрчлөхөөс өнгөрсөн. Ингэдэг ингээл. Тодорхой хэмжээний цөөхөн хүмүүстэй туслаа тэгэл тэднийг хай. Ойлгомжтой биз. Угаас хоёрын үгийг ч авахгүй. Энэ чинь шахаа шүүлэг гэдэг чинь хэн тисж үлдэх вэ гэдэг тэмцээн. Улаач шахуулж байгаа, шалгалтаа өгж байгаа, чигж өгж байгаа. Бүгд өгж байгаа. Харин гэмээ гинцэл харин дэмэрхүү юмараад ороод ирэхэд би өөрөө гайхаж байгаа юм. Яаж? Яагаад? Юу болоод байна гэсэн. Мэд болгоод өндөр татаад авах шиг л болсон. Юу ээ? Чтэй юу яриад. Ихтэй сайхан харцгаан үсттэй. Юу яриад байна бишгүй миний охин миний. Урд нь бол яг сарын дэм би явуулдаг ингэдэг ийм тийм юм моо хэлсэн гэсэн үзмэрчний дэр гэж юм ирж ил байсан л та тийм зүйлүүд. Тийм зүйлийг одоо бүр нөхөртөө хийлгээд тэрнээс нь болоод салсан нөхөртөө хийлгэж байгаа. Тэрнээс нь болоод хүүхэд нь орогдож өгдөө нөхөр нь ч тэнхүүн биш болоод нөхөр нь гэж тэр салсан. За тэгээ энэ зүйлээ би буцааж одоо тэр хүний үгэнд орж хийсэн. Гэхдээ би буцаагаад энэ зүйлийг байранд нь тавьж чаддгүй яах вэ гэж иржсэн удаа би гимшээд харин эсэргээр ийм бардмаар ингэж хийж юу ч болоогүй юм шиг би хоёр гараараа дээрээс нь сэтгэл өрхөөрөө ингэ хийсэн ч гэсэн надад энэ гайн ирэхгүй гэсэн ийм бардамнал гэдэг зүйл хаанаас гараад ирвэ? Яах ч хүчтэй зүгээр штэ нэг энэ жоохон ургамал шатагаал ингээл лаа асаагаал энэ нэг тийм сүртэй эсвэл болоод байх юм байхгүй штэ. Юу гэж л та нарт мэдэгдэж татвараа дээр далд хүчнээс авах үү дээ. Та нар тэдний хийлж өгснийг хийж өгж байгаа учраас л тэрийг шүтэж байна л гэсэн. Тэгвэл тэр хэмжээгээр та нараас эрчим үйлдэл ялгарна. Тэр болгоны чинь сорж авна гэсэн. Мэдэгдүүлэхгүй байж байгаа ажмаар соргоч л тэдний арга барил шүү дээ. Одоо сэрэмжлүүлснээр бас би бороод хөнгөлнө л доо. Ер нь тэгээд иймэрхүү зүйл ор хүнжлийн асуудал чинь хүртэл нарийн орсон байна. Юмд. За гэр бүл хоорондоо сол сарних болоо за тийм асуудал үүслээ гэхэд намайг тэгэл нэг юмд хэлэл болж чадгалуулж янз бүр болох үед тэгэхээр очоод чирэггүй гэдэг. Ийм байдал үүсэж байна шүү дээ. Ингэж байна уу? Наадах чинь заашлаад өөрөө ажил үйлс бүтгэн байгаа. За тэгээд өөрөөс шалтгаалсан тийм сэтгэл зүйн дарамт одоо өөрийн муу бодол гэдэг зүйл өөрийнхөө хийсэн үйлд ороогдчиход тэнгуүтэ чи намайг хараалгасан. Чи өстө нэр бөөгөр хараалгасан бол эсвэл үзмэрчээр хараалгасан бол ламаар хараалгасан. Зүйлрөө одоо бостос буруу хайдаг болж.
Ерөөс чамаас олол миний бүх юм хөмөрсөн догоон дотор орчлоо гэдэг ингээд нэг За тэгээд яг энэ улаачид нэг тодорхой хэмжээний даалтын өрсөд байдаг да. тий. Ямар нэгэн байдлаар тэгээд тийм хийгжүү юм улаачтай тааруулж хийцүү үл юм. Засах арга мэддэг хүн л эвдэх арга мэддэг юм шүү дээ. Өн наад заавал эд зүйлс ашиглаж юм хийж өгнө гэдэг бол доод төвшнийх. Тэгээд төвшөнд хөрвөл эд зүйл хэрэглэх шаардлага байхгүй. Бодол, аваа, давтамж бүр хачирхалтай болчих чинь гэсэн үг. тусгай үйл хөдлөлч байж болно. Тэгээд гүйцэтгэл нь төгс байх болно шүү дээ. Тэгэл ястаа л доо. Нөхөр наад болч нь бол дорд төвшнийх. Зүгээр л нэг хүчийг нэг шашныг баяжуулж үндсэн нөгөө хэд нанаад бас орлоготой болно гэж хүлээж байгаа. Тэгээд дээрээс нь эд зүйл хэрэгжилж байгаа бол ойлгомжтой үзье. Тийм жайхтраар бүүер дооцоод доодох юм ал хийдэг. Намайг хараацсан юм шиг байна. Л одоо тэг бүр тэгэж ярьдаг л. Гүй надад хараалж чадах гэдэг чи тийм хялбархан амархан юм уу? Тэгэл дуртай нэг нь хийгээд идэг. Хараал гэдэг нь ерөнхийдөө тийм шүү дээ. Муугаар танилцж яах гэсэн үг юм. Тэрнээс та нарын тэр хэн нэгэндээ ус хонзон санаад хийдэг зүйл биш юм. Тэрний муу шин чанар нь бусдад гай төвөг учруулж байгаа гэдгээр мууг бөөгнүүлж муугаар нь явуулна. Тэрнээс хүмүүсийн хэлдэг хов живээр бас хүнийг хараадаг байх нь шүү дээ. Халан тийм л юм. Ямар нэг байдлаар мэдрэмж чадaltaй хүмүүс тэдгээрийг харж дүгнж мэдэрж үзээд шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Тэгэхдээ ариун онгод ээж эсвэл урханыхаа ч юм уу ариун зүйлсээр хийлэгдэг байх нь шүү дээ. Тийм байна. Хамгийн муу болгоныг нийлүүлж байгаад муугаар сайныг сайнаар нь гэх мэт. Хачирхалтай юмнууд их болоод байна. Одоо тэгээд яг ч бөө мөргөлж байна уу, лам шашин шүтлэгч байна тэр дундаа биш. Хүмүүсийн оюун санаанаас ийм зүйлүүд гараад ахаар би гайхаад байна. Чи яг юу болоод байна? Хүмүүс чи хайшгаа хошуураад байна гэсэн бодол төрдөг боллоо. Яг өдөр та нар ойлгоно. Яг ямар хүчийг тижээж тэтгээд байсан юм бэ гэдэг нь явандаа ил улсаар байх болно. Харин тэр үедээ өвн бид ёстой мунхаг байжээ гэж. Гэхдээ харамсаж хэлэхгүй л баг. Яагаад гэл гороо эдэлж явах болно. Тэгэхэд миний амьдрал ийм байна, тийм байна гэж ойлон дагуулдаг. Чи өөрөө тийм байх юм а өөрөө хийсэн. Тийм болохоор чамайг эргүүлээ шийтгэж байна гэдэг зүйлийг бардмаар шударгаар үүрд сураал гэж хэлж байгаа. Ямар нэгэн гэмтэй зүйл хийж байгаа бол яаж хийж байгаад аргалагдаад нуугчна гэж өө энэ дөр. Харин тийм байхгүй юу? Заах би юм хийсэ үнэ гэж хэлэх чадамжтай байна. Яг үнэхээр тийм зүйлийг хийгээд өөртөө наахгүйгээр байж чадах төвшний хүмүүс биш л байхгүй. Хармоо бодол болоод хармоо үйлдэл заавал содон тэмдэг үлдээдэг. Бас тодорхой хэмжээний үнэр ялгаруулдаг гэж байгаа шүү дээ. Бас уу? Тэгвэл яг энэ дээр яг юу хэлэх гээд байна вэ? Хин нэг нэг юм хийгээд байгаа юм уу? Эсвэл яг энэ дээр яг юу хэлэх гээд байна вэ? Харин тийм
авчрахалтай юм тий. Би ер нь энэ миний чи яагаад мэддэггүй байсан юм бэ? Өстө нөгөө Нолооч бол мэднэ. Нэг энэ зүйлийг нэг анхаарал хандуулаач тааж ил гэж тийм хүнийг тийм хүн надтай холбогдсон л юм байх л да. Би тэгэж бодоод байгаа. Тэгээ би энэ зүйлийг өрд нь энэ хугацаанд ярьж байгаагүй юм билээ. Ярих хөдөл бодчих байгаагүй юм билээ. Асууж гэж бодож байгаагүй юм билээ. Тэгээд хүнээс тгий сонсчод би өөрөө их тооногийн дотор харж үзлээ л гэдэг. Тэгсэн чи миний мэдхгүй дөр бүр айхтар юмнууд байна шүү. Хөө ийм болтлоо Монголд дэлгэрээд ороод ирсэн юм биш үү? Одоо хүмүүсийн ирчмээр хооллож явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгжээж цангаанд хайлагдаж нэг хоногийн эрэхтэй байдаг ч юм уу. Тэгээд маргааш нь дахиад өөр нэгнээс сордог өрсүүд байдаг. Тийм хүмүүсийг улаач яаж шийтгэдэг юм бэ? Яаж? Тэрний өчөөхөн савнд хахаж дүүртэл нь май гэж өгдөг. Эергийн. Нөгөө бохроор авдаг хүн чинь баахан эерэг зүйл авахаар яах вэ? Тэр чи тэгээ тесрэх юм биш үү? Дааж давахгүй. Тэ? Бас хорддог. Яагаад хордно гэж өө? Тэр өөрөө бохор хараар явсаар Тэрэндээ бахан бие бүх юм нь холбоотой болсон бол эрүү зүйлийг маш ихээр авахаар яах вэ? Пологтно. Дэминийхэр бол пологтно л гэж. Тэрийг хар болгож хувиргаж чадахгүйгээр хамаг бие юм дасцсан учраас маш их хордож байгаа хувирал болж эхэлдэг гэсэн байж ядсан хэцүү болсон гэж чинь. Хөөрхий. Дэмэс тийм сордог энтер гэдэг хүмүүсийг бол яах вэ? Тодорхой хэмжээний савтай байдаг байхаа шүү дээ тэд. За. Маш жоохон савтай. Тэгэл заа болцсон гэх юм шүү дээ. Тэгэл тэр үед та нарыг хэрэлдүүлээд ч юм уу та нарыг хямраа заагаад холдоод алхуулдаг. Тэр нь савнд үрж ийн гэсэн үг юм. Тэгэхээр эсрэгээр яах нь вэ? Тэрний хорны савыг мэдж аваад асгартал нь өгөх хэрэгтэй. Савын дүүж савтай юутай утаа дүүртэл нь өг. Хайлтал нь. Энэ хордлого тэр хүмүүсийг ёстой хэцүү байдалд оруулдаг юм да. Эсвэргээрээ та нар сордог хүмүүс юм чинь бид болгоомжлох хэрэгтэй гэдэг хаалт хийхэд тэдэнд ангаа хийхэд бүр амар болно. Яагаад гэвэл та нар айдсын үнрийг ялгаруулдаг болно. Болгоомжлол айдс. Энэ нь тэднэрт яг л ангаа хүлээж усуух үед нь дайрандаа гэсэнтэй адил. Гамтай газар ус холуу заримдаа дотордог да. Шалбааг мэтийн жоох зүйл болдог. Усны хэрэгтэй байх учраас тэнд ганц л усны ундраг байгаа гэдгийг тэр аратнууд мэддэг байх нь шүү дээ. Тэндээс яг ундаалах гэдэг уух жоохот тэд дайрдаг байх нь шүү дээ. Хүн байнгын айдастай, байнгын хамгаалттай байна гэж байхгүй. Яагаад гэвэл хүн өөрөө ядарна. Яг энэ үеийн чинь л тэд сордог этгээдүүд чинь яах вэ? Амж байгаад соёлдож эхлэнгүүт нь хүсэн хүлээс нь тэр сорох юм хийдэг байх нь шүү дээ. Өө. Тэгээ би энэ зүйл дээр бас нэг зүйлийг гайхаад байна. Хүн өөрөө төрөлхийн вампир энергитэй байдгүй гинэ. Вампир буюу сордог энергитэй байдгүй. Яагаад тийм болдгоо гэдэг нь бас тайлагддаг нууц. Тэгээд цангаад одоо энергийн дутагдалд ороод ирэхээрээ яалтчгүй хүнээс сорж авдаг болдог. Тэрийг өөрөө мэддэггүй гэж шүү. Төрөлхийн вампир энергитэй хүн гэж байдгүй. Мэддгүү ч би Мэддэг өөр сайн мэддэг нь ч байгаа.
Тэгэхээр тэр энерги вампир гэдэг зүйлийг буцаага цэвэрлж болохгүй байгаа байхгүй. Цэвэршүүл. Тэдийг цэвэрлж авч яадгийг. Юус нэг хүн шиг амьдруулж болно шүү. Өсөөхөн танилцсан дээр. Могоосо та нарт гай болно. Та нар шинээр цагтаа шилжиж явахад бас тэдрийг чирж явах болж байна уу? Одоо цэвэрлээд хүн шиг байлгаж болдог Аа хэрэггүй. байлгаж болно. Тэрэн шиг хэцүү ажил алга. Би гэж нэг бас нэг хүн мэдлээ гэсэн. Угаасаа тэдгээр хүмүүс чинь тэнцэгчгүй. Улмал илээ болоо солиотой болж өрнө. Энэ нь тэнцэгчдэд зориулсан шинэ ахуй байдал үүсэж байгаа болохоос ийм хард тал руугаа байгаа нэг нь нөгөөгөөс авдаг, иддэг, хулгайлдаг ийм нөхдүүдэд зориулагдаагүй. Тэд чинь тэгээд юуныхаа одоо бусдын энергийг сорохгүй бол тэгээд тарчлаа, тачаадаад байгаа. Одоо угаасаа шахааны давтамжин чангарсаар байгаа энэ үед бол хулгай идэг хүн бол улмал хулгайгаа хиймээр санагдана гэсэн үг. За ямар нэгэн байдлаар сархтын хамааралтай ч юм уу эсвэл өөр зүйлийн донтолттой бол бас л улмал тэрийг хийхгүй бол болохгүй юм шиг байж ядуулж байгаа гэдээ бод. Шуналтай хүн байлаа гэхэд улам шунал нөдөлж байгаа гэж бод. Яана. Эсрэгээрээ юм сурын мэдээ гэдэг үзэлтэй байвал бас улам ихийг мэдхийн бас шунал автаж болно. Эерэг талаас нь. Альва юм хийж амжуулдаг хүн байвал улам л тэрийг ахиулахыг бодно. Гэх мэтээр ингээд эерэг сөрөг талаас нь хүртэл шахан тэднийг дотроос нь өдөөж байна шүү дээ. Тэгвэл эрчим сордог хүмүүс яаж яаг гэвэл цороод улам их цангаад байгаа. Тийм учраас тэд галзуурч бачуурж байна шүү дээ. Нөгөө эрдэн сайхан ингээд 1 хоногоо даадаг ч юм уу 7 хоногоо даадаг, сараа даадаг байсан. Одоо жоохон тийм мэдрэмж авчаал дахиад цангаж байна. Хоногооч барихаа байсан. Цагаач барихаа байсан. Тэгэхээр яах вэ? Тэр чинээгээр маш их бачууралд авч шаналгаж байгаа өөрсдийг нь. Магадгүй тийм учраас ийм ямар нэгэн хин нэгнийг хорлох, бачууруулах зүйлийг хэрэгээр зааж тарааж ээж болно. Хачирхалтай. Бас гайхмаар. Эхлээд хүн хонор анзаарвал нэг зориудаар бий болгож байгаа л бөөнөрөө дайрж байгаа. Нэгээс сорж идэж байна. Таашаал авч байна. Тэрний мууг үзэж байна. Ингээд байдаг байсан одоо бүр нэг зэрэг хэд хэдэн хүнлүү тийм дайрж байгаа. Ханаасаа үүдэж хангалттай эрчмийг авч чадахгүй байгаа учраас ханамж таашаал авахгүй байгаа учраас олон хоороо зэрэг хэд хэдэн хүмүүс рүү дайрж байна. Тэгж байсан одоо энэ төвшнөөсөө даваад бие биендээ нэгээ сорж нөлөөлөх арга барилыг зааж эхэлж байна шүү дээ. Энэ чинь хоёр тал талцаад байна гэсэн бодит болж бийжээ. Тэгээ сорох гэж нэг л биш цангаанд гарахгүй болохоор яах вэ? Нэг нь эйдэн ална. Тэгжээж таашаа шүү юм аавна. Энэ нь хоорондын дайныг үүсгэж бас болно гэсэн үг юм. Хөрхөстөө. Хамгийн гол нь энэ хүнээрээ хагсан ертөнц яах вэ? Тоон цөөрн гиснээс яаж гэж хэлээгүй шүү дээ. Тийм ээ. Хүн нь хүнийг яаж цэвэрхэн алга болгож болох вэ гэдэг цэвэрхэн арга барилыг л хайн шүү дээ. Тэгэхээр ийм шахаад автомжийг илгээж өгч болно. Амттан зүгээр угаа. Тийм ээ.
Одоо ус ургамлан зүгээр. Зүгээр. Гагцхүү хүмүүс нь бачуурж байна шүү дээ. Тийм. Ингэсээр нэгээ барьж идчих болно. Нэгнтэйгээ алалцаж болно. Хамгийн гол нь тэгээд байх тусам тоон цөөрөд л байх учиртай. Тэгэхээр шүүлэг шахааг яаж хийх нь чухал биш байх нь шүү дээ. Заавал гамшиг, аюул, тахал гих мэт зүйл биш байна. Маш цэвэрхнээр танилцах нь байна шүү дээ. Хүний ухамсарт нөлөөлж байгаа тэр айхтар зүйл чинь бас агуулгын ухаан байна. Хүн энийг өөрөө мэдэхгүй шүү дээ. Хамгийн сонирхолтой. Яагаад гэж мэдэхгүй. Мэддэг байсан бол ийм зүйлийн шахаа болохгүй шүү дээ. Тэг маш их бачуурлаг шүү. Бачуурчлаг. Сэтгэл зүйн их тарамтай юм байна. Дарамтанда байж игээ. Энэ шахаа улам яаж чангарах нь гэдг нь сонирхол татчих. Тийм юм болоо да. Тэгээ бодож ирэхээр энэ угаасаа цаанаас хүмүүс чи өөрөө тийм зүйлийг хийхэд байгаа юм шүү. Хүн өөрөө сонголтын амт гэсэн шүү дээ. Чи хэллээ. Хүүхэд төрөхдөө ариун эрчимтэй байдаг хэрнээ эрчим сордог, устдыг хохироодог нэгэн болоод хавирчдаг гэж. Тэгэхээр хүн өөрөө сонгодог. Тийм үйлдэл хийж болно болохгүйгээ хүн өөрөө оюун ухаандаа бодож шийддэг. Эдгээрч мэдэхгүйгээр хийдгүй юм. Харин би энийг мэдчихэд өөрөө гарчихсан. Вампир гэдэг зүйл бий болдог байх нэ гэдгийг мэдчихэд База вампирын нэртэй хүн төрдгөө гэдэг зүйл яа. Тийм хэлцээ байдаг шүү дээ. Чөтгөр төрдөг бай. Харин бүтээгддэг юм гэж. Хачин байхгүй юу тэгэхээр. Яагаад? Ямар шалтгаантай. Тэгэхээр гин томоогүйдээ тэгж яваад байгаа юм биш. Өөрийнх нь сонголт юм биш үү тэгэхээр чи. Тийм ээ. Би энэ зүйлийг хэлхээс санаа зовж. Тэр сонголтыг хийж явсаар өөрөө эцэст нь төлөөсөндөө унана. Тэгэл хүн шийтгэгдэн. Тэгээд ухаардаг байх. Яг тэгэхээр нөгөө аура буюу био энергийн үзэж байхад яг тийм сөргөрчмтэй хүмүүс байдаг. Тэр дундаас тэр олон 10 хүнээс би ганц л хүнийг өөрийгөө мэддэг хүнийг өөрийгөө вампир энергитэй буюу энерги вампир гэж яриадаг штеп. Хүний эрчмийг сордог гэдгийг мэддэг ганцхан хүнтэй уулзчихсан. А бусд нь болохоор би тийм биш ээ. Би ялстай ариухан цагаахан би чи яг тийм хар эрчмээр дүүрсэн хүн яг улаачтай хамт зэрэгцэж байх нь хэр олон харж байсан бэ? Нэг л удаа харсан. Тэр хүнийг яагаад тэр би аураг нь үзсэн? Тисч байна уу? Тэр хүн тисэхгүй. Улаач нь бол энийг л та яасан нэ тэрэг л улаач нь бол тэр хүнийг мэдээд байгаа юм. Надаас илүү мэдсэн. Дараа надад хэлчихсэн. За яаж юм би энэ гайгүй би бүр маш хэцүү байлаа гэсэн. Би мэдсэн. Улаачийг мэдээд тэр хүн рүү ингээд нэг тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж байгаа шүү дээ. Би рүү нойртоогүй. 3-4 метрийн за нэг 3 метрийн цаанаас улаач ингээл ажиглал хараа сухад тэр хүн бол бочоор бушуухан гараа явахын тусалж байгаа юм чинь. Би их ч надаас ажилтаа инээ тэрэг. Тэгэхээр өөрсдөө тийм чадвартай гэж бодож ивэл уулзаж болно шүү. Ер нь тийм юм. Тийм сөрөг талын олон гай болсон юмнуудыг ер нь таарж байгаа даруйхан танилгаж байх нь зөв. Тэгж байж л цэвэрхэн ертөнц болно шүү дээ. Улаач чинэрэнгөө л байсан л да тохоо үед бол харин энэрэнгөө байсан үед нь таарсан их юм. Тэр хүн. Одоо бодоод байна. Одоо яах вэ?
Одоо бол үгүй шүү дээ. Энэ хөө одоо ордын тийм ингэрэнгөө зөөлөн за хөрхий дөө гэдэг цаг үе өнгөрсөн шүү дээ. Одоо бол нухчин даа. Тийм зүйл мэдгэл юм бол. Гэхдээ бас ингээд өөрөө мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж магадгүй. Тийм хүмүүс бол бий. Энэ тийм учраас тэд саармаг юм бол тэднийг нэг тийш нь эерэг болгох, нэг бол сөрөг рүү хийх сонголтынх нь зааг дундаас нь учрыг аль нэг нь тайлбарлаж өгсөн чухал юм. Тэгээд тэр сонголтоо хийж хувирна гэсэн үг юм шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс яг тэр вампир энергийн хооллогчд, эрчмээр хооллогчд болсон гэдгийг хүлээн зөвшөөрч чаддгүй шүү дээ. Ямар ч тохиолдолд гажууд нь ямар нэгэн байдлаар тэрийг хэлэх тусмаа харин ч эсрэгээр би хадгалдаг шүү дээ. хэлэхгүй л байхгүй. Би хэлэх байсан байдгийг. Яг тэр маш их дарамттай, хөөртөн. Ер нь тэрний амьдрал бол тэрний амьдрал. Тэрний сонголт бол тэрний сонголт. Тэр бол өөрийнх нь эрх. Тийм байхад чи ийм бол ингэж яв гэж дэмий. Тэр хүн харин өөрөө тосгоогаад би энэ байдлаасаа өөрчлөгдмөр байна ч гэдэг юм уу. Ингүүл харин тосолж болно. Тэрнээс нэг талын туйл, нөгөө талын туйл хоёр яах вэ? Байнга л хоорондоо зөрчилддөг. Тэг. Би урд нь бол тэгэхээр тэдний зам сонголтыг хүндэтгэл орхих гэсэн үг юм. Уулзах учрах хүмүүс нь бие биентэйгээ тааралдана. Нэг нэгнээсээ ёроол авч болно. Нэг нэгнээрээ замнал ухаарал зэрэг олж болох бол нөгөө талаар өстөн дайсны хэмжээгээр хоорондоо үзэлцэж бас болдог. Ер нь хин хүч чадалтай л үлддэг шүү дээ. Хин чадваргүй чанаргүй л орхигддог. Тэгжил хүн төрлөختний хөгжил гэдэг юм чинь бий болно шүү дээ. Тэгэхгүй сайн муутайгаа ингээл хоршил яваад байх нь. Тэгэнгүүт ийм л дээ нөгөө сайнта мата сав дурдгийн гэдэг үгээр амдаг хэлчихсэн шүү дээ. Нэг сайн муутайгаа яаж дүүрдгийг хэн мэдэх юм. Одоо та нарын хараад ингээд муу зүйлээ хийлгэж байгаа тэр цагаан сарынхаа өмнө цаслаа хийлгээд аргалуулчихаараа ингээд сайн муу хоёр сүлэлдээд сав дүүрэх үү. Тэгэж яриад байгаа юм. Энэ дээр бас анхаармаар л юм байна. Тэрийг мянган бурхан хамгаалсан ч ялын заавал идлүүлж байх ёстойгоор. 999 сайн зүйл хийлээгээд нэг удаагийн тэнэглэлээр жинлэгдэж болохгүй. Яагаад гэвэл ухаантай сайн хүн байж чи муу зүйл тоомжргүйгээр хийсэн гэдэг нь чи бол мунхаг хүн байна гэж өмнө хийсэн цагаан сайн үйлүүдийн бүгдийг арчих юм уу? Угаасаа ухаалаг сайн хүн Эзэж муу үйлдэлийг хийхгүй гэж юу? хийж яах юм? Тэрнээс би тэдэгийн гэсэн юм чинь тэгэх хэрэгтэй гэдэг муу юм хийвэл яах вэ? Яг энэ дээр нь дөрвөлж таарна гэсэн үг юм. Би ганцхан удаа муу байж болох уу гэдэг. 999 сайн үйл хийсэн би ганцхан удаа муу хийчих, ганцхан удаа буруу үйлдэл хийчих. Нэг тэр үе дээр л бүх талаас нь нэрх нь шүү дээ. Инхээр Тэнгэрийн үзэл гэдэг бол маш хатуу шудраг байх нь шүү дээ. Тийм байна. Юун тэр өөр тэр харин шашин шигчин 10-ыг сайн үлдээд нэгийг яах муу хийсэн ч тэгээ сүлэгт чинь гэдэг ч юм уу тийм байхгүй. Ухаантай ухамсартай хүн хийж буруу үйлдэл бусдад гай болдгоо маа. Тийм байна. Тэгэхээр одоо тэр муу арга та нар одоо хайсан дээр. Дор бүрний шахаатай үед тэр муу зүйлээ ингээд арилга болчихно гэж байгаа бол энэ дүрч байна. Харин та нар эсрэгээр тэднийг л байж болох байх та. За нөгөөгийнх нь айлдах зүйл боллоо.